Ер нь яг шинэ жил болохоор хүмүүс яагаад их баярлдаг юм болоо гэж бид нар бодож үзэх хэрэгтэй байна. Та нарын хувьд яагаад баярлдаг? За яг хүүхэд байхдаа бид шинэ жил болохоор бэлэг авах, үеийн үгүй нэг зэнзэн хүмүүс шинэ баг өгнө гэж боддог л байсан л та. Бэлэг авдаг байсан. Би бол ер нь 1-5 дугаар хүртэл надад сургуулийнхаа сайн тон сурлагтнаар шалгарч бэлэг авдаг гэсэн. За тэгээд 5-аас хойш толгойд өгөөд зорилго болгоно жаа юм болоод болсон та. Тэгээд тэр шинэ жилийн бэлгийг хүлээн гэдэг бол их гоё тийм. Ялангуяа биднээс багт чинь баярын ховор байж ийм цаасан бодонд үлийн үгний зөрөгтэй ийм цаасан бодонд мандрын явлаг за тэгээд нэг банкаа гэдэг байсан баг тийм. Тэгээд өөр нэг юм ганц мэслэг чихэн юм хүчтэй. Тэгээд мандрины өнөрний хальсны өнөр их таасан. Стартаж шүү. Тэр хальсын хаях ба шүү дээ. Одоо нэг шиг хаях хальсын хадгалаад хатаа усан тийгээд чихэн ихтэй ингээд ингээд хөргөчөндөө хийж гоё өмөр гаргана гэх. Эмзэг байлаа шүү дээ. Эмзэг байлаа. Тэгж амьдэрдэг байлаа. Тийм эмзэг байсан хүмүүс ч одоо тэр сайхан баярыг хүлээхээс яах вэ тийм ээ? Тэр сайхан баярыг хүлээж, тэр сайхан баяр одоо болохыг хүлээхээс яах. Тэгээд шинэ жил өлийн үгнээс баяр бэлэг аваад гой юм аваад гэр орондоос аав ээжээс хэрэндээ ч чаас сайхан хоолндоо ингээл байдаг байсан л та. Тэгээд хүүхд байхдаа тийм байдаг байсан. За одоо бидний хувьд шинэ жил гэж байгаа юу юм бэ? Бидний хувьд одооны шинэ жил нь нэг сайхан нийлээд ууж, идэж, найргаж, цэнгэж нэг нэгнийгээ одоо хийсэн бүтээснээр нь тийм ээ ингэж шалгаруулах яслалууд за өөр юу гэдэг гоё гангалж өсгөөчүүд болохоор гоё гангалж гоё балаажаа өмсч илүү дутуу юмудаа нүд нүдэндээ нааж төрхиж гоё хөрхөн харагдах тийм үуч тэгээд ер нь зөвхөн энэгээр тогтчихвол шинэ жил гэдэг бол маш утгагүй зүйл. Зөвхөн ингэж дуусчихвал шинэ жил гэдэг бол маш гонигтай зүйл. Зүгээр л нэг хөр баярлаа. Оёо хангалаа дуусчихвал шинэ жил шинэ он гэдэг бол бидний хувьд утгагүй зүйл. Харин өнөөдөр та бидний хувьд шинэ жил шинэ он гэдэг зүйлийн ямар учир шалтгаантай юу вэ гэдэг зүйлийг бид нар бүгдээ маш чухал сериуснаар ойлгож хүлээн авч тэгээд түүнийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Шинэ жил гэдэг бол бидний хувьд өнгөрсөн жилдээ хийсэн бүтээсэн зүйлээ харж, дүгнэж, ойлгож, алдсан алдаагаа ухаарч харин эх жилд хийж бүтээх зүйлээ төлөвлөж, залбирч алдсан алдаагаа дахиж алдахгүй байх шийдвэрүүдийг гаргаж зөв зүйтэй замаар зөв зүйтэй алхах тэр боломж бидэнд олддог ийм гайхамшигтай зүйл байдаг. Өнгөрснөө өнгөрүүлээ харин ирж байгаа тэр шинэ ондоо ирж байгаа тэр шинэ жилдээ шинэ зүрх сэтгэлтэй шинэ нэрч хүчтэй, шинэ бодол санаатай, шинэ зуршлуудтай, шинэ хүсэл мөрөөдөлтэй, шинэ итгэл найдвартай, шинэ хүч чадалтай бид нэр амьдралын дахин нэг шинэ үндсийг нээж байгаа. Энэ бол бидний хувьд шинэ жилийн байх хэрэгтэй байдаг. Онцгойлон бурхантай хамт энэ шинэ оноо эхэлж, бурхнаар энэ шинэ оноо удирдуулж, бурханд энэ алдрыг өгөж амьдрах гэдэг бол итгэгч бидний хувьд ангаас ч болцол байдаг.
Тэгээ би танаас санаа. Та шинэ оноо дүгнсэн. Хуучин оноо дүгнэн шинэ оноо та хэрхэн амьдрах вэ гэж одоо дүгнэлтээ гаргаж эсний хүмүүс сууж амтсан уу? Бид нэр жил болгон оны сүүлийн мөргөл хийдэг 12 сарын 31. Өнгөрсөн жил та бүгдийн бичиж үлдээсэн тэр захиас чинь яг надад лацтай гомтойгоо тэр чигээр байна. Би өнөөрөө авчираа. Өнөөрөө авчираа та бүгд буцаагаад өгнө. Яг нэг жилийн өмнө 17 оны 16 оны 12 сарын 31-нд таны бичижсэн, таны бурхны өмнө төлөвлөжсэн, бурхнаас залбирчсэн тэр бүх зүйл чинь тэр захидал дотор байна. Нэг жил салхираагүй. Яг одоо нэг жилийн дараа таны гарт эргээд ирэх чинь. Та түүнийг хараад эзний өмнө бас суугаад, эргээд эзний өмнө шийдвэрийг гаргаад, алдсан алдаа, онсон оноо, мөн бурхны өмнө хүсэж байгаа тэр зүйлсүүдээ нэг дүгнэж суух юм байх шиг та цаг. Тэгээ Библийн хэсгийг харах юм бол Библиэд ингэж байна. Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэр чинь бүтээл мөн. Харагдав. Хуучин өнгөрч шин болсон байна гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд Христийн дотор байж, Христтэй алхаж байгаа, Христээр амьдралаа удирдуулж байгаа энэ явдал бол бидний өөрөө шин бүтээл гэсэн ийм одоо байдал тийм ээ. Ийм зүйл биднийг аваачдаг. Шин бүтээл. Христийн дотор амьдарч байгаа тэр хүмүүс хуучин юмсаа Христийн загалмай үхэлтэй хамт өнгөрүүлэн орхиж гээж үхэлдэг. Харин Христийн загалмай амьдралтай хамт тэр үхлийг ялсан амьдралтай хамт бид хүн шин болж, шинээр амьдарч, шин үйл, шин зүрх, шин сэтгэл, шин бодол санаа тэр бүгдийг өөрлөн шин амьдрал руу бид тэмүүлэн итгэлийн амьдрал маань өрнөдөг. Тэгвэл энэ 2018 он таны хувьд хуучин онтойгоо хамт үлдээх юу байв? Таны хувьд хуучин онтойгоо хамт бай гэж хэлээд хойш нь дахиж хизээж харахгүйгээр дахиж хизээч өөрийнхөө амьдралд давтаж авчрахгүй тийм зүйлсүүд юу байсан бэ? Тэргээ та эзэн маш тодорхой дурсан санаа гэж хэлж байна. Миний хувьд нэг шийдвэр гаргасан. Тэрийг одоо та бүхэнд хэлчихье. 12 сарын 29-нд манай суулгааныхын жил болгон шинжилгээ хийдэг. Шинжилгээ баяраа хийгээд бас тодорхой хэмжээнд бид нар чинь бас өндгөөдөө шалгарууллаа. Тэгээд өөрхөн тооцоолж их юм хэлгээд шагнана. Тэгээд 12 сарын 29-нд манай Батбаяр ахлагчийн төрсөн өдөр болдог юм байна. Дандаа төрсөн өдөр юм бол. Яцтай аяг болох бас сүртэй тэмдэглэл. Манай зөвлөөр Батбаяр ахлагчийн төрсөн өдөр тэмдэглэл байхгүй. Манай зөвлөөр биш Монгол улсад байхгүй. Тэгээд Батбаяр ахлагч маань сая төрсөн өдөр тэмдэглэсэн л дээ тэмдэглээд билон аваад ицсэн. Тэгээ Батбаяр ахлагч надад хэлсэн байна. Одоо 50 хүрч шнэ пастор гэж. Тийм. Тэгээ би бодсон Батбаяр ахлагчийг дандаа Батбаярын ахлагч гэсэн. Одоо энэ жилээс би Батбаяр ахаа гэж бодох юмсан. Бидний хувьд нэлээд олон насны зэрэгтэй юм билээ. 5-6 насны зэрэгтэй. Тэгээд эцэг чинь буцтаа гэдэг шиг нэ. Ich auch. Тэгээ би ч одоо өөртөө ойролцоо юм байх гэж одоо Батбаяр гэсэн чи бас надаас нэлээд олон бас ахмад байсан учраас өмнөөс биш би ямар ч байсан 17 он тэр Батбаяр гэж хэлсэн үг болоо Батбаяр хаа гэж шийдэж яа дуудаж шийдсэн байгаа Батбаяр хаа. За энэ бол жижиг юм мэдээж ихтэй чухал. Бид нар өөрсдийнхөө алдаа дутагдлыг харж тэр алдаа дутагдлаа өнгөрсөн онд үлдээж шинэ өдөө эзэн бурхантайгаа амьдралаа шинээр хэлж өөрийнхөө амьдралын зуршлуудыг шинжилж амьдрах гэдэг бол амгаас чухал зүйл байна. Бидний дээр боломж байгаагүй боломж байгаа. Маш их байгаа боломж. Тэр боломж болцооны одоо хөдөлгөх хүч нь юу вэ гэвэл Христийн дотор
амьдрах явдал байгаа. Амен. Христийн дотор амьдарч байгаа хүмүүсийн хувьд шин амьдралаар амьдрах боломж олцсон байдаг. Христийн дотор амьдарч байгаа хүн шин зүрх сэтгэл, шин бодол санаа, шин дуршлууд, шин хүсэл мөрөөдлийг өөрлөж амьдрах боломж тэр чигтээ байдаг. Учир нь бол Христтэй хамт байгаа хүмүүс өөрөө өөрийнхөө бодол санааг өөрөө биш Христээр өдөртүүлэх ёстой. Тийм учраас бидний амьдрал Христийн дотор шин болж, шинжлэгдэж өрөөгд юм аа гэдгийг бид авах хэлхийг хүсэж байна. Та 17 онд өөртөө эзэн байгаад, өөртөө бурхан нь байгаад, аль эсвэл яа таны эхнэр чинь таны бурхан байгаад ч юм уу, эсвэл таны аав ээж чинь таны бурхан байгаад ч юм уу, таны амьдралыг өдөртөн жолооддог байсан бол 18 онд Есүс Христ таны амьдралыг жолоодогч байх болтугай гэж би ерөөж байна. Амен. Таны амьдрал тэр таны зураад байгаа, таны хүлээд байгаа, тантай ноцолдоод байгаа тэр хуучин муу зурслуудаа бүгдийг эзэн Есүс Христийн нэрээр орших болтугай гэж би ерөөж байна. Христ Есүсийн дотор танд хүч чадал өгөгдөө автарснаа. Христ Есүсийн дотор танд үнэхээр шинэ амьдралаар, шинэ хүн болж, шинэ зүйлийн төлөө амьдрах хүч чадал танд өгөхгүй ирэх би итгэлтэй. Одоо ч гэсэн Есүс Христ амьд байна. Одоо ч гэсэн Есүс Христ тэр тэнгэрт биш. Миний зүрх сэтгэл дотор амьд байгаа гэдгийг тагтгээрэй. Тэр үед Бурханаас танд хүч чадал өгөх болно. Бид нар ялахгүй зүйлийг за энэ ч яах вэ гэж боддог. Ялахгүй зүйлийг. Галаад номын 6 дугаар бүлгээс бид нэг ишлэгийг харах юм бол энэ чинь гэж хэлж байгаа юм. Би тавагдаад байна. Батайха. Хаяа батайх гэж бодож байгаа. Галаад номын 6 дугаар бүлгээс бид харах юм бол чи нэг ишлэл өгсөн байгаа. Тухайн үед Галаад номын дээр гарч байгаа нөхдөд болохоор ер нь бол өөрснөө нэг их хайхтар ундаг Бурхны хүмүүс гэж үздэг байсан. Тэд өөрснөө ахын биендээ хоцлолсон. Тэр хоцлол нь бол хүчндүүлсэн. Тэр хоцлол нь өөрснөө Бурхны хэмээн тооцдог гэж ойлгож ирсэн. 13-аас арах юм бол ингэж байна. Учир нь хоцлолсон тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодорч сайрахын тулд та нарыг хоцлуулах гэж хүсдэг. Харин бидний эзэн Есүс Христийн загламаас өөр юугаарч би үл сайрах нь. Түүгээр ертөнц надад би ертөнцөд сорогдсон юм. Учир нь хоцлуулах, хоцлуулахын аль аль нь юу ч биш. Харин шин бүтээл нь чухал юм аа гэсэн байна. Амен. Би биендээ хөгжүүлсэн учраас би үл шин Бурхны хүн, би үл шин бүтээл гэж ойлгож ирсэн. Харин тэдний өмнөдөө амьдрал ам хоёр нь хоорондоо тисүүр гэсэн. Тэд хэдийгээр хоцлуулсан ч гэсэн Бурхны өмнө шин бүтээл мэт тэд амьдарч чадаагүй. Тэд хэдийгээр өөрсдөө Бурхных гэж өөрсдийнхөө биеийг тэмдэг тавьсан ч гэсэн амьдрал нь Бурхных юм шиг амьдарч чадаагүй. Тийм учраас Паул хэлсэн байна. Хоцлуулсан ч бай, хоцлуулаагүй ч аль нь чухал биш. Гагцхүү шин бүтээл, шин амьдрал, шин зүрх сэтгэл чухал юм аа гэж би хэлсэн. Бид нар өнөөдөр бодож болох юм. Би Есүс тэгээд 7 жил болж байна. Би 5 жил болж байна. Ийм өндөр зүйл хийсэн. Би одоо 9 бүлгийн ахлаад 3 жил болж байна. 3 жилийн 9 бүлгийг авч явахын төлөө цэежний бахаа марж байна. Энэс би яах вэ? Зөндөө орны бодож болно. За би 11-ийг өргөлөө өргөж байгаа. Хаяа боломжтой үедээ. Боломжгүй үед бурхан ойлгож байгаа. Гэх мэтчлэн олон зүйлийг бид нар бодож иж болох юм. Олон зүйлийг бид нар бодож иж болох юм.
Тэр олон зүйлсүүд биднийг өнөөдөр Христийн өмнө шинэ бүтээл болж шинэ амьдралаар амьдрах сайн дотор болдог бардамнал гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бид өнөөдөр өөрөө өөрсдөө үнэлэх биш. Бид өнөөдөр өөрөө өөрсдөө магтах биш. Бид өнөөдөр өөрөө өөртөө баатар болж харагдах биш. Бид өнөөдөр Бурхны өмнө даруй боолж, үргэлж, мөнхөд эзэнд үйлчлэх зүрх сэтгэлээ түүний өмнө алхамаар өдөр өдрөө итгэлээс итгэлд шинжлэгдэж амьдрах хэрэгтэй юм аа гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Амен. Та өнөөдөр хэн байх нь хамаагүй. Та өнөөдөр юу хийдэг байх нь хамаагүй. Юу хийсэн ч юус хамаагүй. Артхаамтж, урдхуугаар хүссэн тэмүүлгийж Библи бидэнд хэлдэг. Христ итгэл гэдэг бол ханж цаддгүй зүйлийг хэлж байгаа хүмүүс. Амен. Христ итгэл гэдэг бол ханж цаддгүй зүйлийг хэлдэг. Тэр юу хэлжийнэ гэвэл Христ итгэл гэдэг бол 10 хүн цай мэдээ би тараачлаа гэж ханц цаддаг зүйл биш. Христ итгэл гэдэг бол 100 хүн би сайн мэдээ тараачлаа гэж ханц цадаад зогсдог зүйл биш. Та 10 хүн сайн мэдээ тараасан бол 100-ийн төлөө явах хэрэгтэй. Та 100 хүн сайн мэдээ тараасан бол 1000-ийн төлөө явах хэрэгтэй. Магадгүй та бодож байна. За би өнөөдөр ингэж өөрчлөж. Заримдаа би яг тэгж боддог байхгүй их тэнэг. Ингээ өөрийнхөө хуучин амьдралыг бодоод өнөөдөр амьдарч байгаа амьдралаа бодоод үзэхэд энэ хоёрын хооронд гарсан өөрчлөлтийг ингээд коэффициентлоод үзэхэд танаас хамаагүй их өөрчлөлт гарсан байна. Тэр юм юу? Заримдаа нэр бид тэгж боддог байхгүй. Өөрсдийнхөө амьдралыг ингээд бодож үзэж таньждаг. Би одоо инээс яах вэ? Би урд тийм амар байсан. Би аригчин байсан. Би одоо ингээд завхаардаг байсан. Би одоо энэ бүгдээ болоод одоо ганцхан би тамхил татчих. Яа тийм? Гэж бид нар боддог. Яг тэгж боддог байхгүй. Заримдаа бид нар боддог. Би үл яг тэгж боддог. Би урд нь ингээд далчгаад байгаа амьдтыг шууд бууж очоод гацсарч унгаад, мөргөж унгаад, боож унгаад зодчдөг байсан. Одоо харин тэгэхээр болоод бити мэдрэлтэй гараад чимээгээд орилж ийн. Энэс л яах вэ? Би барьж ийн би. Машин дотороо би орилж ийн хүмүүс үү? Бууж очоод барилцаж авахгүй. Энэс л болоо шүү дээ. Бид нэг ингээ ханддаг байхгүй. Өөрөө өөрсдөө ингээ хангацдаг. Өчиг баг юм байна. Лаги. Өнөөдөр би машин дотор гашилж байгаа маргааш машинаас бууж очоод барилцаж аваад зодлоо. Гарцаагүй юм. Өнөөдөр би Христийн надад хүсэж байгаа тэр шинжлэл дотор зогсож чадахгүй байна. Маргааш ирээд нохоо бүлдсэн 7 хоног шиг эргээд би ахын биеийн туршид автах бол. Шуудан дотор байгаа 1000 төмсний нэг хэн шүлэг төмс ядарсан байхад тэр 1000 төмсийг бүгдийг язгуулдаг гэдгийг та бүхэн бүгд сайн. Таны ахын бие дотор оршиж байгаа 1000 сайн үйлсийн дотор ганцхан муу үйлс байхад тэр бүх муу үйлс чинь таныг бүхэлд нь язгуулах муу үйлс болж байна. Тийм учраас та бити сэтгэлээ ханга. Библи хэлэхдээ бидний эзний ирэх өдрийг хүртэл өсөж төлөвшөх болно гэж хэлсэн байдаг. Тэрнээс арх хуугаа завхаараа хүн зоддог байсан хүн энэ гурваа хаяад ганцхан тамхиа татах нь болно гэж хэлэв. Библи хэлэхдээ бидний их эзний ариун сүнсний оршихуй гэж хэлсэн. Амен. Оддоо. Ариун сүнсний оршихуй автомашин дотор арцалцаад байх нь зөв. Ариун сүнсний оршихуйд 9 бүлэг үсээ тамхины бүлэг үсээ дийшээ гараад тамхилаад байх нь зөв. Библи бидний эзний ариун сүнсний оршихуй гэж хэлсэн. Бид бол Бурханаар дуудагдсан. Бурханаар өрөөгдсөн. Бурханы нэгүслийг хангалттай ихээр авсан амьдралдаа Бурханы хүмүүс. Бидний дотор Бурханы ариун сүнс оршиж. Бидний Бурхан
биднээр дамжиж илэрхийлэгдэн харагдаж байгаа энэ дэлхийн ертөнцийн. Энэ урд дүүргийнхэн манай энэ газрыг юу гэдэг вэ мэдэх үү? Сүмэл гэдэг чинь Христийн сүм. Кафе гэж нэрлэдэг байхгүй. Кафенд байгаа хүмүүс юу гэж хэлдэг вэ? Би сүм дотор хоол идэж байна. Би зөндөө хоол идэх сонссон. Та нарийн хүмүүс юу гэж хэлдэг вэ? Есүс чинь гэж хэлж байгаа юм. Улаа Есүс чинь гэж хэлж байгаа юм. Бидний Христчдэг. Христийнхэн гэж. Мөн үү? Христийн мөн үү? Энэ ингэж сууд дуурч байгаа та нар гадаа бол байх болох юм. Амьд болох юм нэ. Христийн мөн юм уу биш юм уу? Амен. Бид бүгд Христийн. Бид бүгд Христийн. Христийнхэн гэдэг чинь хэнийг хэлж байгаа мэй хэр? Христ итгэж хүмүүсийг хэлж байгаа шүү дээ. Тийм үү? Христ итгэдэг хүн Христийнхнээр оголсон хүн хэн бэ? Ямар байх ёстой вэ гэхээр Христтэй адилхан байх ёстой гэсэн үг байна. Христийг илэрхийлэн харуулдаг байх ёстой гэсэн үг байна. Бидний амьдрал Христ Есүс илэрхийлэгдэн харагдах ёстой гэдэг бид харуулж хэлье гэсэн чинь. Өөрсөндөө та бүхэн таамагчтай байдлыг үүсгэх. Өөрийнхөө махан бийж. Дөрөв хэлсэнчлэн би бол ийм юм хийдэг хүн, би бол ингэдэг хүн, би бол тэгдэг хүн, би бол тийм хүн гэж битгий өөрсдөө цаасан болгоо үсэг. Хизээч Христ итгэлийн амьдрал өсөлтийн дээд хэмжээ гэж байдаггүй. Ойлгож байна уу? Өсөлтийн дээд хэмжээ гэж байдаггүй. Хизээч байхгүй. Тэр өсөлт гэдэг бол Христийн дотор хязгааргүй зүйл. Хязгааргүй зүйл. Бид өнөөдөр өссөн бол маргааш шүү өссөн. Магадгүй би өнөөдөр хараалын үгээ хэлхээ болсон. Маргааш тантай байх ёстой. Түүний дараа хай байх ёстой. Тэгээ яг өөр зөндөө олон өөрчлөлтүүд бидэнд байна. Бид нар зөвхөн махан биеийн хуруу дараа марих тамхи авахаар хэрүүл зодоо гэдэг энэ хэлхийн зүйлээс бид нар саллаа. Тэгээ болж байгаа юм биш. Болж байгаа юм биш. Маш олон зүйл бидний амьдралд бидний өөрчлөлтөнд хүлээж байгаа. Өөрчлөлтөнд хүлээж байгаа. Христос ирж байгаа 2018 онд та үнэхээр Христийн дотор шинэ зүйл байгаарай гэж Есүсийн нэрээр ятгах байна. Амен. Таны хүмүүс хараад нүдэн орой холтгоо гэж Есүсийн нэрээр ирж таны өөрчлөлтийг хараад шүү. Уг нь орой дээр гардаг шүү дээ. Хүмүүсийн орой дээр гаргаж үзсэн юм байна. Ер нь орой дээр гаргах хэрэгтэй бид нар. Хүмүүсийн нүдийг орой дээр гаргаад тэгээ сайхан Христийг алдаршуулад тэр бүх зүйлийг Христтэй холбоод амьдрах хэрэгтэй л доо. Христ байгаа учраас би гэж ярьж бусдад ойлгуулж Христэд итгэхийг ятхан уриалж амьдрах хэрэгтэй байна. Бид шоо олон жилийг эзний дотор хамтдаа өнгөрүүл Христос таажгаа найзуудад ярьдаа. Ийм сайхан хүмүүстэй бид нэр маш олон жилийг хойшлоо Бурхныхаа дотор өнгөрүүлэх бол. Энэ бол Бурхнаас бидэнд өгч байгаа бэлэг. Бэлэг. Тэгээ манай чуулганыхны хувьд нэг зүйл жоохон дутагдaltaа санагддаг. Миний хувьд. Харилцааны асуудал их дутагдaltaа санагддаг. Бид нэр тэгээд нэг харьцдаг хэдхэн хүнтэйгээ л харьцаад байдаг юм шиг санагддаг юм. Та нар тийм санагддаг уу? Санагддаг уу? Тэгвэл би зүг санагддаг юм байна. Тэр хэрэгчид бүгдээрээ өөрчлөлт юм байна тийм. Арай өөр болгоё. Хэрэгчид бүгдээрээ сайхан. Энд чинь нэг гэр бүл шүү дээ. Нэг бие эргэтэн бүд шүү дээ. Бид нар ч бүгдээрээ нэг нэгнийхээ эргэтэн
Чи байгаа учраас би байгаа гэдэг дүрмээр тоглож байгаа хүмүүс шүү дээ бид нар чинь. Итгэгч нар байхгүй бол энэ пастор байгаа юм яана. Би энэ чинь ингээ мэхэл зогсоод яана. Та нар байгаа учраас сүмч болгоно гэж энэ байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр би байгаа учраас чи байгаа гэдэг дүрмээр тоглож байгаа хүмүүс. Ирэх 18 он бүгдээ нэг нэгнийхээ төлөө маш сайхан анхаарал хандуулдаг хүмүүс байцгаа гэхөө. Яг хийсэн бүлэг ингээд төвтэй ингээд өгнөлөд авахгүй. Одоо жоохон бас томрын жоохон томрцгой үрээгээд хилцгээе бүгдээ. Тэгээд ингээд нэг эхнэр нөхөр хоёр орж ирдэг ч юм уу, ээж хоёр орж ирдэг ч юм уу, ах トゥ хоёр орж ирдэг үлгээл хөдөлж сууж байгаа хоёрхнаа хараад явчихдаг тийм. Цуглаанд орж суун, хоолны өрөөнд орж хамт хоолоо идэн тэгээд гараад явдаг. Энэ цуглаанд ирж байгаа шүү дээ. Эхнэр нөхөр хоёртойгоо гэртээ ярьж хөрөх цаг зав зөндөө гарч байгаа шүү дээ. Тийм ээ. Цуглаанд ирж байгаа юм чинь бүгдээ нэг нэгнийхээ төлөө санаа тавьж, нэг нэгнийхээ урамшуулж, нэг нэгнийхээ хайрлаж, нэг нэгнийхээ төлөө залбирна гэдэг зүйл бол байх ёстой. Биднээс хувьд ингээд залбирах гэдэг зүйл бас их чөт дутагдaltaй байна. Бид нар залбирлын сэдвийг нэг нэгнийгээс хуваалцаад, нэг нэгнийхээ төлөө залбирна гэдэг бол маш чухал. Үлзий баяр ахлагч, унаа ахлагч хоёр нэг нэгнийхээ залбирлын сэдвийг хуваалцаад нэг нэгнийхээ араас залбираа сууж болно шүү дээ. Цуглаанаа дууссан гэсэн юм. Бид нар нэг нэгнийхээ залбирлынхаа сэдвийг хуваалцаад нэг нэгнийхээ төлөө залбираад, нэг нэгнийхээ халамжлаад ингээ явна гэдэг бол чухал. Иргш бүгдээрээ сайхан нэг юм хүлээс тайлж хий. Нэг юм хүлээс хэдхэн нөхдүүд л нэг нэрээр мэддэг. Арга заримынхаа нэр усан ч мэдэхгүй, яадаг хийх ч мэдэхгүй, тэгээд нэг хэдхэн нөхдүүд л нэг нэгнтэйгээ ингээд тойрон хүлээлээд байдаг юм хий. Иргш бүгдээрээ сайхан өгөөмөр зүрх сэтгэлтэй байж тийм үү? Амбайрын өгөөмөр өстөө. Ирээгүй юм за. Өгөөмөр зүрх сэтгэлтэй байж нэг нэгнийгээ сайхан хайрлаж, нэг нэгнээ сайхан үйлчилж, нэг нэгнийгээ сайхан урамшуулж, тэднийхээ төлөө сайхан залбирч, санаа тавьсан итгэгч нар байх гэж хүсэж байна. Амен. Энэ бол бас нэг тодорхой хэмжээний та бүдгийн амьдрал, бидний амьдрал гарч байгаа өөрчлөлт хэлбэр. Үнэхээр та бүхний бурхан ингэсэй гэж хүсэж байгаа. Бид нэг нэгнтэйгээ ярьж, хэлж, нэг нэгнийхээ зовлон жаргалыг сонсож чадахгүй хизээч бид нэгдэж чадахгүй. Хизээч бид ойрхон байж чадахгүй. Би сонсч ирсэн. Манай цуглаанд анхудаа ирээд өөр цуглаанд явж байгаа манай цуглаанд анхудаа ирсэн юмнээс. Уучлаарай пастор, ээлийн цуглаанд аюу их цантаа санагдаад байт юм байна. Би юу мэдж байгаа бол та нар их цантаа биш гэдгийг. Гэтэ хүмүүс тэгж харагдгийг гинэ. Яагаад тэгж харагддаг юм бол? Нөгөө нэг асуудал шүү дээ. Нэг нэгнийгээ анхаарч чадахгүй. Шинэ ирсэн хүмүүс ам нээж чадахгүй. Юу н амнаас ч ам хэлнээс чи хэл унах гэдэг. Очоод шинээр ирсэн хүмүүсийг сайн байна уу? Манай цуглаанд ирсэн баярлалаа. Тавтаа болно уу гэж хэлчихээ. Тэгж болохгүй. Та нарын хүн тэгж өгтөө сайхан мэдвэстэй. Та нарын хүн үрэлххэн, найрсагхан сайхан өгтөх нь хоёр юм үстэй. Олон хүмүүс тэр уулзалтаас, тэр өгтөлтөөс, тэр зүйлээс чинь таны амьдралаас гарч байгаа тийм одоо найрсаг байдлаас чинь болж тэр хүмүүсийн зүрх сэтгэл урамаар дурж идэг. Тэр бүгдээрээ бусдыгаа урамшуулж идэг. Тэгэхүү. Нөгөө долгоман долгортойгоо ингээд үзүүсээрээ холболтоор хаачсан гэж хэлж идэг. Ой юм байна. Долгомч хаяад оржтой ярьж болно шүү дээ. Гэвч сайхан хоорондоо ярьцгаараа дэлгэрлэнсний уулзаад нөхөрлөөд бид нар Христийн дотор нэг бие гэдэг эзэж гэдэг март. Ялангуяа шинээр ирж байгаа хүмүүс тань маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Маш их анхаарал хандуулж шинээр ирж байгаа хүмүүсийг дараагийн удаа ирэхэд энд нэг танихгүй хөндий хүүтэн газар ороод ирсэн биш. Тийм мэдрэмжийг төрүүлэхгээгүй байх хэрэгтэй. Та нар хараад шинээр ирсэн хүн яадаг вөхөр өөртөө хамгийн илүү сайн харилцаж байгаа тэр хүнийг бараад цэгийн ахлагч, авгаа ахлагчид нар ч нөгөө шинэ хүмүүст авахсхийн шинэ хүмүүс яадаг вөхөр тэднүүсийг л ингэ бараад байдаг. Нөгөө хоёр нь өөр хүмүүстэй ажиллаа ихэл өөр хүмүүстэй ажиллах гад ингэж хэлдэг. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг эхний удаа ирсэн хүмүүсийг дараагийн удаа ирэхэд нь энд орж ирэхэд нь ерөөсөө тийм гадны ханийн мэдрэмж төрүүлэх ёсгүй.
Тэхийн тулд яах ёстой вэ гэхээр бид нар бүгдээрээ тэр хүмүүстэй элэгсэг найрсаг харилцаж тэр хүмүүст бид нар гэр орж шиг, ах дүүс шиг, найз нөхд шиг нэгэн биш тийм дулаахан мэдрэмжийг бид нар төрүүлэх ёстой. Маш амархан. Та шинээр хэлж байгаа юм дээр очиод нэрээ хэлээд танилцаад чамайг Есүс итгэж байгаа чуулаад ирсэн маш их баярлж байна. Бурхан чамайг ивэг болтгоо гэж хэлчихсэн юм. Би энэ үгийг танаас бичиж өгөх цаасан дээр. Тэгэл болоо. Тэгээд дараагийн удаа ирэх нөө дахин хэлсэн баярлалаа. Намайг түүний 5 удаа хэлээд тэгээд хэлэхгүй ш болно. Энэ шиг бүгдээрээ олон зүйлээр шинжлэх хэрэгтэй байна гэсэн. Амен. Бурханы гайхамшигтай ерөөл шинжлэх бидний амьдрал байх болно гэж би итгэлтэй. Та өөрийгөө бити би болцсон, би тэгсэн, би ингэсэн гэж бардамн сайхаж бодоорой. Энэ бол таны өсөлтөнд цаад болох хүлээс биш. Энэ бол таны Бурхан руу өсөлтөнд цаад болох уруу татал биш. Харин та үргэлж Бурханыхаа дотор дуулууртай байж зүрхээ, сэтгэлээ, бүх зүйлээ Христэд нээлттэй болох юм дээрээ гэж ирүүлж байна. Энэ 2018 онд таныг Бурхан ивэх болтугай. Таны зан, таны бодол, таны үйлдэл их эзний гайхамшигтай үйлчлэл өөрчлөлт бэлхэн дүүрэн байх болтугай гэж Есүсийн нэрээр би ирүүлж байна. Амен.